Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнтэйгээ хуучин зөвлөлт холбоот улсын үед байсан ГУЛАГ буюу хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх шоронд хоригдож байсан нэг эмэгтэйн тухай ярилцъя гэж бодлоо. Энэ эмэгтэйг бол Кирсановская Ефросиния Антоновна хэмээх эмэгтэй байгаа. За энэ хүн маань болохоор хуучин Бессараб муж буюу урмын тарьяалагдчихсан газар нутаг байж байгаа сүүлдээ зөвлөлт Малдав улсын бүрэлдэхүүнд орсон тэр газараас ирсэн хүн байдаг. Тэнд энэ эмэгтэй маань нилээдгүй баян чинэлэг айлын охин байсан байдаг. 1908 онд төрсэн хүн бөгөөд нэг ялахгүй хэргийн улмаас ийм хатуу хэцүү шоронд орсон байдаг. За тэрээр өөрийнхөө шоронд хоригжсэн талаараа зураг зурж өдрийн тэмдэглэл хөтэлдэг байсан байгаа. Тухайлбал тухайн шоронд хүний эрх яаж зөрчигдсөн, харгалзагчид хэрхэн хоригдлуудаа зөв бус харьцаж тэдгээрийг доромжилж зарим тохиолдолд амь насыг нэгүтгэдэг байсан тухай. За хоригдлууд бас хэрхэн бие биентэйгээ зөв бус харьцдаг байсан тухай гэд маш олон зүйлсийн талаар зурж бичиж текст бичвэр байдлаар үзүүлсэн байдаг. Жишээлбэл энэ хүн маань хүн ямар үнэтэй вэ? За амьд үлдгэсэд гэх мэт номнуудыг бичсэн байдаг. 1994 онд өөд болсон байдаг. Энэ юу гэхээр нийтдээ хорвоод бол 86 жил амьдарсан байдаг. За энэ харгалзагчид өвлийн хүүтэнд хоригдлуудыг бол хамаг хувцсын тайлаад бүр нүүн нүцгэн гадаа цасан дээр мөсөн дээр жагсаага зогсоочдөг байсан гэж байгаа. Тэгээд зодддаг нүддэг байсан тухай бичсэн байдаг. Дээрэс нь маш олон хоригдлууд жижигхэн өрөөнд хоригдоод тэгээд бие биенийхээ дэргэд дээр умгар өрөөнд дотроо өтгөн шингэнтэйгээ холилдож байж байгаа гэх мэт. За тэгээд тэр хүмүүс нас орсон хүмүүсийг нааш цааш нь зөөх гэх мэт хүний ёсноос гадуур маш их аимшигтай зүйлсүүд ямар их хийж байсан бэ гэдгийг бол ерөөсө баримтжуулаад зургаар зураад бичвэрийг бичээд баримтжуулаад үлдээснээр маш их чухал зүйлийг бүтээсэн хүн байгаа. За энэ хүний онцлог бол өөрийгөө хэлсэн байдаг. Өөрөө бол ерөөсө маш тийм сэтгэлээр ундаггүй, харьцангуй их сэтгэлийн хаттай, аль болох ямар ч хүнд хүчээр ажил даалгасан, аль болох хийн. Тэр хүнд хүчээр ажлуудыг ард нь гарна, давна хэмээн зүтгэдэг байсан. Тэр ажлуудаа өөрөө хийдэг. Түүнийхээ хүчээр нэлээд урт насалсан хүн байгаа. За энэ бол харьцангуй нэлээд өтөл насныхын үеийн зураг байгаа. Тухайн үеийн хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх шорон гэдэг бол маш олон цаг наргүй, нойр хоолгүй хүнийг бол зүтгүүлдэг байсан байгаа. За хоол гэж ерөөсөө нэг хүний наазахын хэрэгцээг хангахгүй. Тэгээд маш нэмгэн хөнгөн хувцастай. Тэгээд Сибирийн тэр өвлийн хүүтэн цастай мөстэй орчинд олон цагаар хүнд хүчээр хөдөлмөр ажлыг хийдэг, амжуулдаг явдаг байсан байгаа. Өөрийнх нь хэлсэн бүр үг байдаг. Бид нар бол 70 хилийн шуудатай юм зөөхтөө бол амралт болж гэнэ гэж хоорондоо ярилцдаг байсан. Бидэнд бол 70 хил 80 хилтэй шуудатай юм зөөх бол тэр боломж олддоггүй байсан. Эсвэргээрээ харин ихэнхдээ л ер нь 120 30 хилийн шуудаануудтай юмыг бүх тамираа тасартал зөөдөг байсан тухайга бичсэн байсан. За энэ хүн маань ерөөсөө тухайн жилүүдэд бол хоригдлууд бол өглөөнөөс өчийн бүрийн хүртэл дөрвөн мөчөөс салж унтал маш их зүтгэдэг, хөдөлмөрлөдөг байсан. Асар их ядардаг. За тэгээ харгалзагч нар бол ерөөсөө маш хайр найргүй харгас ширүүн харьцдаг.
тухай бол хэлж ярьж бичиж үлдээсэн байгаа юм. За тухайн үед хоригдчихсан хоригдлууд нь бас бие биендээ бас өршөөлгүй хайр инэрлгүй хандж байсан тухай номон дээр бичиж үлдээсэн байдаг. Нэг жишээ авч хэлэхэд бол хоригдлууд хоорондоо мөрөөдө тоглоод нэг дандаа хожоодсэн нэг залуугаа болохоор барьж аваад хүлээд өвлийн хүйтэнд тэр чигээр нь гадаа нэмгээ увцтаа нь хонуулаад тэгээ тухайн хоригдол нас барсан тухай бичсэн байдаг. Гэх жишээгээр энэ тухайн үед бол хүний амьдрал, хүний эрх, хүний нийгэм, хүний мөн чанар, мэс гэдэг зүйл бол хэрхэн утаагт нь доромжлогдож байсныг бол яруу тодор номондоо илэрхийлж бичсэн байдаг. Энэ хүний энэ худал мөрөөр засуу хүмүүжүүлэх шоронд байсан тухайга бичсэн номон дээр ном нь бол хүн бол тухайн үед бол ерөөсөө өөрийгөө хүн гэж бодох шаардлагагүй, ерөөсөө хүний эрхч гэж яриад хэрэггүй байсан харгас бурангуй ялзарсан нийгмийн тухай яруу тодор харуулж өгүүлж хэлсэн онцлогтой. За хүний ам бол тухайн үед бол ерөөсөө ялаа бисаа жомноос 7 дор хүн бол байнга хүчил байдаг, үрэгдчил байдаг. Наад зах нь хөнгөн нэмгээ увснаас болоод хамрын ханиад хатгалгаагаар маш их олон үргэж байсан байдаг. За тэгээд хоол тэжээлийн дутагдалд оройтол тэгээ байнгын зодуур нүдүр сэтгэлийн шаналгаа зэргээс болоод зарим нь сэтгц мэдрэлд нь өөрчлөлт орж галзуурах. За зарим нэг нь бүр өөрсдийнхөө амь насыг ээгүүтгэх гэх мэт маш олон бурангуй зүйлсүүдийг бол илчлэн бичсэн байдаг. Энэ хүний тухай Орос улс сүүлд нь энэ хүний хүн ямар үнцэнтэй вэ? Амьд үлдгэсэд гэх мэт номнуудыг олон тоогоор хэвлүүлсэн байдаг. Энэ хүний тухай Марк хэвлэн гаргасан байдаг. Энэ хүний тухай амьдралаар нь музей байгуулад за энэ хүний дурсамжаар баримтат кино хийж маш олон вебсайт сонио хэвлүүлж нийтлүүлсэн байдаг. За энэ хүн бол үнэхээр бас баатарлаг гавьяатай сэтгэлийн хатаараа тэр хүнд хэцүү он цагийг даван туулаад 1994 онд 86 настайдаа Ставрополь мужийн 9 Туки хотод өөд болсон байдаг ийм хүн байна.